монголчууд ирээд маш гайхалтай гэж боддог. Монгол ээж яасан бэ? Яасан гэж бодчих. Загинсан болоогүй юу? Ачаад дэлхийгээс харахад нэг айгүй гоё кул орн шиг тийм амар мундаг түүхтэй. За тэгээ жоох яриа халъя. Signature Table нэвтрүүлгийг Mobicom корпорацтай хамтран хүргэж байна. MyMobi дараа төлбөрт багц хэрэгтэй бүхнийг багцлав. Өөрөчид бол одоо яг Японд их олон жил амьдарсан шүү дээ. Миний хамгийн сүүл 94 он намын одоо жоохон баг тэр чинь эдгээр анги. Тий. Тэр чинь 5 дугаар анги 11 настай даах явчихсан. Хамгийн их харж байхад Монгол руу буцаж үрж ирээд одоо соёлын шок хүү дээ. Соёлын шоконд орсон тийм зүйл байдгүй. Яг хоо тэр чинь ерөөсөө 94 он чинь угаасаа манай эцэг ихтэй одоо томчууд ч гадагшаа 3 дахь Орос хятадаас өөр орн руу явж үзээгүйсэн үү шүү дээ тий. Өөрөө ч бүр тэр чигээрээ шок ирээд гэр бүлийнхэн тэл ямар улс эд юм яа гэм ерөөсөө бүр үнэхээр бүх хүн сонирхчихсэн л үйл дээ. Яг өсвөр насндаа 14 15 наснда бас дахиад явжсэн нөө сургуульд нь. Тэр бол тэр үйлдэлтэй амар хэцүү байдагсан ерөөсөө. Тэгтээ тэндээс бол маш их зүйлийг сурч ирсэн. Яг одоо тийм юм гэж хэлэхгүй. Ерөнхийдөө нэг хүний яг төлөвчсөн суур тавьжсэн учраас надад бол нэг суур хүмүүжил талаас нь маш их нөлөөлсөн байх гэж боддог. Оюутан болсон үедээ Японд байхад бол бүр үнэхээр айгүй их юм. Энийг нь ч аваад Монголд хэрэгжүүлчих юмсан. Энийг нь ч оруулаад ирчих юмсан гэлтэй. Тэгэж бодож ирсэн юм маш их байдаг. Одоо эргээд харахад ер нь хамгийн их ингээд паникт оруулж ирсэн. Тийм нэг хэрвээ санаж байгаа бол тийм. Тэгээ ер нь тэгтээ 95 он гэдэг чинь одоо ингээл наацхан лаацтай ундаа анх удаа л ож үзчихсэн. Тийм. Тэгээл одоо орчин үед байдаг бүхэл одоо цахилгаан одоо урсдаг шат гэх юм тийм. Тийм шат мотор хүртэл анх удаа явж үзчихлээ. Тэгээд хамгийн сонирхолтой нь одоо ер нь японочдод ярих гэсэн гайхаад байдгийг талдаа 7 хоног зарцуулж явж байсан Японд Улаанбаатараас 7 хоног гэхэлэр заваар явсан гэсэн үг үгүй. Тэнжинээс усан. Тэнжинээс усан гэсэн. Тэр үед ерөөсөө шууд нэслэг дээр байгаад. Яг тухайн үед Бээжин тэрэг дамжаад байсан юм шиг. Тэгээд тэр үедээ дагуулж явжсэн багш маань тэгээд бидний бас монголчуудын амьдрал ямар байлаа те эцэг ихийн зардал гаргах чадвар гэл ингээл тэгжил явжсэн. Тэгэхээр 7 хоног талтаа 7 хоног гэдэг чи одоо 7 хоногт очиод их ажил амжуулчаад ирдэг хугацаа шүү дээ тий. Өөрөчид бол ингээд өгчээсэн ярилцлагууд эсвэл одоо ажилласан ном эсвэл одоо баримталдаг зүйл ингээд ер нь хараад үзэхлээр ганц л бууж ин тэр нь өгөхлөр эмх цагцгүй. Энэ Японд очиж олж авсан дадал гэж хэлж болох уу? Баримталдаг зарчим гэж болох уу? Эсвэл угаасаа байсан уу? Япон амар ер нь бол айгу том нөлөөлсөн. Тэгтээ ерөнхийдөө бас яг тийм нөгөө жоохон суур байсан. Тийм. Тэгээд яг тэрэн дээр яста яг одоо гал асаасан тухай 2016 онд Мэри Комдогийн амьдралыг өөрчлөх эмгцэг зодууны гайхамшигт эдшэд гэж ном дэлхийг одоо давлгаалж ирсэн. Тэгээд тэр номыг барьж авч авчуулаад ер нь бол монголчууд амар хэрэгтэй санагдсан. Эхний алхам болгож миний одоо өөрөө мэдсэн юм а бусадчдад одоо түгээ шэрлий гэдэг тэгж бодсон эхний л одоо олон нийтэд хандсан ганц удаа зориглож хийсэн юм байсан гэж хэлж болно. Тэгээд маш амжилттайсэн. Угаасаа ном өөрөө дэлхийд давлгаа үүсгэсэн байсан тий. Тэгээд тэр давлгаагаар монголч гэсэн нэлээд их сайн уншигдсан. Ер нь уншигдах борлуулалт гэхээс илүү уншигдсан гэж хэлж болно тий. Бодлож аваад бие биендээ биелгэлэх гэхээс илүү хүн өөртөө хэрэг болно гэдээ уншиж хэрэгэлсэн ном гэж түүгээрээ бас айгүйх урамшижсэн. Тэгээд дараагийн орчуулгын номд орж исэн. Яг монгол хүний сэтгэхүй, Японы сэтгэх одоо энэ минимализм гэдэг яриад байгаа шүү дээ. Монголчууд болохоор бас шал эсэргээр явж байгаа. Ер нь юм цуглуулах гэдэг их байх тусмаа сайн гэдэг ч гэдэг юм. Нөлчин онцлогтой холбоотой байгаа. Эргээд одоо явж чадгийн өөрийн чинь ном орчуулаад тэгээд хүмүүсээс фидбек одоо санал хүсэлт шүүмж авч яхад хамгийн их одоо гайхшруулсан тийм зүйл ер нь гарч ив. Эсвэл за энэ баг л ер нь Монголд ер нь
худлаа байхад гэж бодож байсан зүйлийг хэрэгжүүлсэн тохиолдол юм. Одоо Америк гэнтэр бол ер нь бол нэг юм материаллык зүйл дээр тулгуурласан юутай штэ тий одоо зах зээл оддыгаа хэрэглээг дагдаг ч гэдэг юм нийтээрээ тий Монгол ч гэсэн бас ер нь тиймэрхүү л байгаа бас тийм болж байгаа үед ч таарсан тэгээ ер нь нэг эмх зампра олох одоо хэрэгтэй юм шиг санагдчихсэн тухайд тэр нь бол материаллык зүйлийн ч вэ, бодол санааны ч вэ, ядчил хоол ундны эмхцэгц хэрэгтэй тий. Минимал амьдралын хэм маяг гэдэг бол өөрөө хүмүүст нэг л буруу төрөл байдаг нь бол юухан хийхнэр анхаар сайхан нэг юм шуналгүй нэг жоохон хямдхан амьдрчий гэсэн санаа гэж ойлгоод байдаг. Гэхдээ минимал амьдрал одоо минималист хүмүүст бол жинхэнэ ийм эд материалыг жинхнээсээ амьд юм шиг хайрладаг тийм сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд нар болохоор хэрэглэж хайрлах гэхээсээ илүү одоо үн цэнийн мэдэрч одоо биширч хэрэглэн дайлуулах баг нэвтрүүлээд яг хэрэглэж байгаа юмныхаа чанарыг сайжруулад тэрийгээ бол минимал гэж нэрлэдэг юм шүү дээ. Ер нь эмгцэгтэй байна гэдэг бол материаллык талаас ч тэр оюун санааны хувьд ч тэр хүн ер нь бодол санаа зэгцлээд өөрийнхөө зорилт алсын харыг тодорхойлоод ирэхэд маш их дөхөн болдог. Тийм монголчуудын хувьд бол би бас нүүдэлчин соёлтой холбоотойгоор угтаа бол уг нь минимал юм билээ гэж ойлгодог. Одоо наад зах нь Монгол гэрээс ахуулаад одоо яг л одоо ингээд тэр минималистууд дэлхийн минималистуудын яриад байгаа юмнууд яг тэнд байгаа даахгүй ерөөсөө зөвхөн амин чухал хэрэгтэй зүйлээ л тэнд байлгадаг. Дугуй гэрт яг юу хаана юуна байх уу гэдэг бүх нөгөө байршил нь бас байх ёстой газар байдаг ч гэдэг юм. Ингээл ер нь минимал амьдрал бол уг суурьтай нүүдэлчдийн соёлд байсан гэж би боддог. Тань хамгийн хамгийн гоё гардаг болж ирлээ. Манай хамгийн гоё хоолны зүйл стейкүүд байж болно. Тэр тусмаа зөөлөн гал дээр болгосон үхрийн тибон стейк. Мөн сонгодог хоолноос манай дахиад махтай quesadilla өнөөдөр их гоё гарч ирлээ. Чөдөр яасан. Хүн болгон бас өөр ч намайг уншаагүй байгаа хөтлөөр яг бодиттой зөвлөгөө хийж болно. Өөрөөхөд яг минимализм би өөрийгөө бас минималист хүн гэж бас хэлэхгүй л дээ. Ер нь яг ийм юм байдсан байх шүү. Хэрэгтэй болвол амьдралтаа бас хэрэгжүүлчмээр юм байх шүү гэдэг санаагаар орчуулсан. Тэгээд одоо дэлхийд дахинд болохоор одоо том төлөөллүүд байдаг шүү дээ. Минималист хүмүүсээ одоо Bill Gates ч гэдэг юм уу те одоо яг ингээд зөвхөн одоо хувцсны олон сонголтгүй болгож тэрийгээ илүү бүтээлч ажилд тэр цагаа зарцуулах ч юм уу. Одоо зарим хүмүүс бол өглөөний цайндаа зөвхөн нэг төрлийн юм иддэг болоод бодолтой авалтан зөрчиж байгаа. Өглөө юу идэх вэ гэж хийх арга барилын зөрчил байгаа. Тэгээд ийм олон нөгөө хитрхи угаасаа аягүй сонголтын дунд амьдарч байгаа болохоор тэр сонголтуудаа цөөлөд өөрийгөө чөлөөлөд байна л гэсэн санаа л таа. Яг миний одоо үзэл санаа яг номтой холбоогүйгээр маш их олон зүйлийг тээж одоо үүрч явах сонирхтгүй гэх юм да тий. Ер нь юм байгаагийн хэрээр л нэг арчилгаа, торлогоо, мөнгө санхүү, цаг, энерги зарцуул. Нэг машин авлаа гэхэд тэрийг одоо үзлэг гэл тий юмнуудад оруулна. Өшөө сайжруулчих юм бол зурчихгүй, зогсоол дээр мөрөгчихгүй гэж санаа зовн тий. Ингээл бүх юмнууд ер нь амтай аймаг бүх юм ерөөсөө л хүнээс энерги цаг зарцуулах шаардлага гараад байгаа юм. Эргээд харахад өөрөө хамгийн том шийдвэр юу байсан байсан. Одоо би зүгээр юу гэж хэлдэг. Хэрэг би өөрөө ч өмнөөс хариулсан бол Япон явсан маань миний хамгийн зөв шийдвэр байсан гэж хэлэх байгаа. Япон явсан нь бол миний шийдвэр байгаагүй нөгөө эцэг их багш нар яриа л явуулсан. Ажилд ч тэр хувийн амьдралч тэр ер нь бол тийм хоёрч тийм шийдвэр гаргах шаардлага гарч ирсэн. Одоо энэ насны өндөрлөг дээр ирэхэд тэгээд аль-алинд нь харамсдаггүй. Тэр маань ер нь яг ямар шийдвэр байсан? Тэр болохоор би Японд сургууль төгсөж ирээд шууд Японы элчин сайдын яамд орсон. Тийм 10 жил ажилласан. Тэгээд тухайн үед за яг энэ элчинд ингээ ажиллаад одоо миний зөндөл юм сурч ирсэн. Тэгээд нөгөө хөгжих одоо нэг хязгаар дээр тулсан гэх юм уу. Тэгээд энэс цааш газар үгүй гэдэг шиг. За ингээл энэ байшин дотор би ингээл байгалах юм байна. Энэ хашаа дотор тэгээд би гарах шийдвэр гаргажсэн. Тэгээд уг нь бол Япон хэлтэй. Тэгээд дээрээс нь би олон улсын харилцааны мэргэжилтэй. Тэгээд мэргэжлэр ажиллаж байсан дипломат байгууллага. Тэгээд энэ
карьерийнхаа одоо Монголд ажиллахад хамгийн боломжтой одоо Японы хэлсэд яамд те одоо хангалттай өндөр одоо карьерийнхаа тийм тохиромжтой газар байсан гэсэн үг шүү дээ. Тэрнээсээ татгалзах нэг шийдвэр тэр чинь бас надад бол айгүй том санагдчихсан. Бас нэг эргцүүлж боддог юм л ер нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд яг энэ бизнес гэр бүлээ хүүхдүүдээ ингээд авч явахд ер нь хамгийн хүнд хэцүү зүйл нь яг юу гэдэг юм өндөр бодлоо. Амар хэцүү зүйл гэж би бас нэг ярих юм байхгүй санагдаж байна. Бид нар л тэгж бодоод байдаг гэсэн үг. Тэр бол байдаг л одоо аль алийг аваа явах бүрэн боломжтой. Тэрэнд амар хэцүү зовоод их юм байхгүй. Би нөгөө нэг эрэм дараалалаараа бол мэдээж гэр бүл нуртаа байдаг гэсэн гэр бүлээ бүрэн зохицуулчихна. Эмэгтэйчүүд ялангуяа одоо айгүйх нөгөө өөртөө ялангуяа энэ мэдээллийн нийгэмд наазах нь хүүхдээ өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх, хөндрүүлэхгүй байх гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд дээр айгүйх анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Япон ээжүүдтэй харьцуулах. Одоо нэгэнтээ Япон Монголыг харьцуулсных те. Тэгээд тэд нар бол ерөөсөө тэр зүйлд бүх юмаа зориулдаг. Тэгээд дээрэс нь өөртөө загах хэрэгтэй заавал. Энийг бол би нөгөө эмэгтэйчүүдтэй ярьдаг яриануудад байнга хэлдэг. Өөртөө цаг гаргахыг бол зүгээр нэг ажлаа таслах, ар гэрээ хаях цаг гэж ойлгоод байдаг. Тэр чинь бол өөрөө өөрийгөө айтайхан байлгаж эрүүл сарвал гой сайхан байж одоо тэр бусад хүмүүст сайн сайхан юм түгэх илүү олон хүнд туслах боломжтой болж байгаа. Тэр айгүй үнэт цаг. Эмэгтэйчүүд ч юм уу байглаасаа нөгөө бусдад одоо бусдыг асарч хамгаалах, хайрлах гэл те одоо өөр хүүхэд нэг хааны ижил эцэг их гэл ингээл айгүй олон хүнд ингээд өөрийгөө хуваах хэрэгтэй болдог. Тэгээ тэрийг маш гайхалтай чанаралтай байглаасаа ягсан биднэрт. Гэтэ тэрийг ингээд юу болгож байгаа байхгүй одоо хүн өөрөөсөө урд нь тавьчаад дэдэг нэг тийм дараалал нь буруу гэх юм да тий. Signature Table нэвтрүүлгийг Mobicom корпорацтай хамтран хүргэж байна. My Mobi дараа төлбөрт багц хэрэгтэй бүхнийг багцлав. Эрэгтэйчүүдийн хувьд яг бүрэн ойлгодог байх л та. Гэхдээ ер нь яг эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд эрэгтэйчүүдээс ер нь яг юугаар илүү байд харахаар. Эмэгтэй хүнд одоо тийм бусдыг хайрлаж инэрхтэй одоо жижиг сажиг зөвлөлт санаа зовох тийм чадварууд байна шүү дээ. Тэгэхээр энэ салбар бизнесийн салбар болохоор өөрөө ерөөсөө эмэгтэйчүүдийн салбарлалтаа манад эрэгтэй хүн жоохгүй гоо сайхны имлэг чиглэлээр явдаг. Тийм тэгээд яг л одоо манайх бол 2008 оноос хойш анхны салон гэж явж байгаа одоо имлэг болол явж байгаа. Япон технологиор Монгол хэрэглэгчид зориулсан. Тийм зөвхөн Япон гэдгээр дагнаж явж байгаа. Яг л Японы чанартай тухайн үед л анх оруулж ирсэн одоо Takara Belmont гэдэг гас эстетик салоны одоо ер нь Японд хэлэхээр танах тэр аппарат ашиглалт юм гэдэг тэгж хэлдэг тийм аппаратыг оруулж ирэл одоо тэндээс эхлээл тэгэл их өргөж гэхээс илүү тэдрийг чанарчуулаад явах дээр анхаарал нэг Япон маягийн чанартай үйлчлэгийг л хүн хүргэе гэсэн тийм тэр бодлоос үүдэлтэй хийж байгаа бизнес л те. Японы нийгэмд гэхдээ одоо энэ эрэгтэй эмэгтэйчүүдийн ялгаа нь өөрчлөгдөж байна. Яг тэгэхээр саяхан одоо түүхэндээ анх удаага эмэгтэй ерөнхий сайдтай бол бас тэр нь бусад хүмүүсээс одоо өмнөх улсуудаасаа ч илүү одоо мундаг ажиллаж яах гэж дүгнж болоход байх л да. Тэгэхээр Японд яг энэ аажмаар ч гэсэн юм сэтгэлгээний ялгаа нь бол ер нь арилж байна. Яг арилж байгаа гэж асууж бодохгүй байна тийм. Бодлоо дүгнэлтээсэн болж. Гадагшаа гардаг оролцоо нугасаа бага эмэгтэйчүүдийн тий. Ерөөсөө л хүүхдээ хүмүүжүүлэх сайн иргэн болгох. Тэр тал дээр бүр үнэхээр гайхамшигтай яс өргөдөг. Сайн нийгмийн хүмүүжих тал дээр эрүүл сарвал хүүхэд хүний дор орохгүй хүүхэд гэхээсээ илүү нийгэмдээ хэрэгтэй хүнийг одоо үлдээх, хүмүүжүүлж үлдээх гэдэг бол ерөөсөө тэр чигтээ миний амьдралын хамгийн том зорилго л гэж боддог. Гэл ингээд бодохоор ерөөсөө ялангуяа эрэгтэй хүүхдээ манай ээж нар маш буруу хүмүүжүүлдэг гэж боддог. Эрэгтэй хүүхдээ нэг эмэгтэй хүн дээрлэхүүлчихгүй хүн шиг тэгээд эмэгтэй хүнийг зовоочихгүй хүн шиг те нэг эр хүн болгож өсөхтөр айгууд авчир зүтгэлтэй байдаг гэж боддог. Одоо яг л манай үеийн ээж нар л та. Тэгвэл эсрэгцүүлээд явал яг японочууд яг юу гэж бод.
Японочууд бол ерөөсөө биеийн даалгах тал дээр гайхамшигтай. Монгол ээжнэр хайрлж ингээд урдуур нарч хамгийн юм хийсээр аваад тэр үнд ерөөсөө өөртөө дүгнэлт хийх боломж ч олгодог. Бие даах юм шиг л. Тэгээ тэр бие даах тал дээр бол маш гайхалтай сургадаг. Тэгээ тийм юу гэдэг штэ. Одоо Монгол, Япон, Герман гэх 3 ээж хүүхдээ хөтлөө явчаад хүүхэд нь унтсан. Германых нь хүүхэд нь бүдрээд унтсан чинь ингээ эргэж харцаад ордноор явцсан. Нөгөөх нь өөрөө ингээл өвдөн гөвөөлтэй араас нь гүгэд атсан. Японы хүүхэд унахад очоод өвдгөнд шороог ингээ өвч өчөөд тэгээд хөтлөөд явцсан гэх тийм. Монгол ээж яасан бэ? Яасан гэж бодчих. Загинсан болоогүй юу? Ачаад чолоогийн бүдэрчсэн чолоогийн байж. Тэгэхээр нөгөө нэг амьгүй юмыг хүртэл бусдын буруу гэж бодох боломжтой байхад одоо амьтай юмыг бусдын буруу болгоод явах айгүй амархан байхгүй тий. Тэгэл ерөөсө хитрхи тэгэж хүн биелгэж хайрлаж өсгөөд байгаа. Би өөрөө 2 хүүтэй болохоор энийг бол маш анхаарч тийм мaalтай гаргачихгүй гэж хичээж өсгөдөг. За ингээд манай дэрслэр орсон дэх баярлаа. Нэрээ чулуун үдд юм биш үү бай гэж. Яасан сандал яатсан уу? Сандал толгоогоо зөгцсөн айлаа дээр. Ягаа бид нар бол яг тэгж л гэсэн юм бол. Одоо хүмүүс харахаар өөрөөчөд хамгийн их буруу ойлгоод нэг тийм зүйл юу вэ? Ингээд ярилцлагын үеэр харахаар өөрөөчөд бол нэлээд философик. За тэгээд бас нэг жоохон дотгошоогоо маягийн ингэж санагдаж байгаа байхгүй. Өөрийгөө тодорхойлох юм айгүй хэцүү юм лээ. Тийм анх намайг засгийн газрын тэтгэлэгт оюутнаар Японы засгийн газрын тэнцчээд тэгээд бидний үед яг нөгөө боловсролын яамнаас нь хүн ирээд ярилцлага хийдэгсэн. Нэгэндээ тэнцсэн явахын тодорхой тэгтээ уулздаг ярилцлага хийдэг. Тэрэн дээр надаас тэр үеийг л одоо нийт хүмүүс махт Япон чиний сул тал юу вэ гэдээ асуужсэн. Тэгээд би тэр үед үнэхээр бүр яг ингээд тэр үед ингээд амар бэлдэж орол тийм асуулт асууж ингэж боддог. Бүр үнэхээр тэр тухай бодож үзэг гэсэн. Хүн өөрийнхөө сул талыг мэднэ гэдэг бол хамгийн том чадвар шүү гэж хэлээ гаргажсэн. Тэгээд хүн хажуунаас ингээд чи тэгээд шүү тэрийгээ засаараа гэж бол хизээч засахгүй тэр бол мэдхгүй зүйл. Нэрээ би тийм юм байна гэдгээ мэдчихэж засах юмд орно штэ тий. Алдаагаа өөрөө олох. Тэг буруу бодож ирсэн нь олж мэдэх гэх юм уу та тий. Тэр бол маш гайхалтай гоё мэдрэмж байдаг юм лээ. Яг бас би өөрөө нөгөө буддист та ер нь боломжтой бас тэр одоо ном сахилын сонсхийг ойлгох гэж хичээдэг. Гэхдээ тэрийг бол судалсан хүн гэж хэлж чадахгүй. Гэхдээ яг тэр эхний шашин ч гэсэн ер нь өөрийнхөө буруу бодож байгааг олж мэдэх, анзаарах тэр бол аюул том дэвшил. Монголчууд ч бас нэг талаараа ингээд өөрсдийн бус зүйлд ингээд найддаг болсон төр засагч байна уу? Эсвэл одоо за аль нэг улс төрийн хүчин гарч ирээд бид нар амьдралыг өөрчилж өндөө гэдэг. Ирээдүгөө ер нь яаж харж яах гэсэн үг л дээ. Тэгвэл зөвхөн хувь хүнийхээ талаасаа биш, нийгмийнхээ талаас. Харцангуй бас нөгөө бас би айгүй нөгөө эргэл бодолтой байдаг л та. Тийм болж утгүй юм зөндөө байгаа. Боловсролын систем, хүний хөгжил тэгээд энэ бүгд бол бүр системээрээ зөв голдролгоо орохгүйгээр ер нь энэ аюу боломжгүй гэж бодож байна л да. Тэгээд би бас тэр ярианыхаа өмнө ярьжсэн аюу багаасаа нөгөө Японд очиод сургуульд нь яг намайг хэл мэдэхгүй гэхгүй яг л тэр хүүхдүүдийн дунд авчиад тавьсан байдаг гэсэн. Тэгэл ер нь аюу өөр юмнууд хэлийг ойлгохгүй ч хараад дадал зуршлуудыг харахад энэ чинь тис өөр ертөнцийн зоод байгаа байхгүй одоо жоохон хүүхдүүд шалаа угаахаас ихсүүлээл тэ. Тэгэл ингээл цэвэрлэгч гүйж байх шиг тэ сургуулийн тэгэл бид нар болохоор цэвэрлэгчтэй хэрэлдээл гарчгүйгээл ингээл дээвэр доор нугаас нь юмнууд нэг гарчгүйгээл ингээл нэг тийм нэг юм ялгаанууд аюу байна л та тийм. Тэгэхээр ерөөсөл одоо хүний хөгжил амьдралын одоо наазахын хэрэгцээнүүд хангагдаагүй үед байгаа хүмүүстэй соёлтой байх шаардлагатай аюу хэцүү байна штэ тий. Талхны мөнгөө бодож яхад надаа янз бүрийн ингэдэг энтэй очиж сургалт аав тэр соёлын төв дээр очиж юм үзэж ойлгох ямар шаардлага тийм тэр бүр үнэхээр угаасаа хүн хичнээн мундаг коучдуудыг аваад ч угаасаа сурахад аюу хэцүү. Хүн өөрөө л өөрчлөлт хийхгүй л хэцүү шүү дээ тий. Үлгэрлэн дуурайх гэж бас нэг гоё юм байгаад байгаа байхгүй.
суралцах юм амар ихтэй. Ерөөсөө одоо бүр сурах дээр л харахаас өөр ямар ч арга зам байхгүй л гэж бодож байна. Сүүлийн үеийн хүүхдүүд бол маш хүнлэг ингээд айгүй нээлтдэг юмыг хүлээж авах open mindтэй гэх юм уу те. Тийм бид нар болохоор жоохон бурууг нь хэлцгээр жоохон өөрийгөө өмөрөх талдаа эхний ээлжинд ажилладаг юм талгаа. Тэгээд ерөөсөө тийм ажиглагддаг сүүлийн үеийн хүүхдүүд. Тэгэхээр ингээд юм сурна гэдэг тэднэрт бол биднэрт шиг хэцүү биш айгүй амархан зүйлүүддэг. Тэгээд ерөөсөө нийгмийн гоё ингээд цөөх хүлээгч хэлэхүү тэгээ нэг дэлхийгээс харахад нэг айгүй гоё кул орн шиг тийм амар мундаг түүхтэй тэгэл хүн өөртөө ч гэсэн Аз мөртлөө одоо японочууд ялангуяа аюу хэлдэг та нар ерөөсөө Аз хүний биетэй биш те одоо яс нүүрний бүтэц ч гэсэн шалуу өөр гэл ингээл ер нь бахархах одоо биднэрт давуурхах илүүрх юм зөндөө байдаг шүү дээ. Тэгээд тэрийгээр илүү л одоо мэдлэгээр соёлоороо одоо гоё чимээд явхад бол монголчууд ирээд маш гайхалтай гэж боддог. Өөдрөг байх хэрэгтэй бол тэгэхээр саяхан бас нэг Монголд ирсэн хамгийн анхудаага ирж байгаа. Амьдралдаа анхудаага цаас үзэж байгаа. Тэгээд одоо Монголын талаар Улаанбаатар хотын талаар ямар хус сэтгэлтэй байна гэдгсэн их сонь өнцгүүд хэлж байгаа юм л да. Юу гэхээр хотод ингээд гудамжаар алтгаж явахдаа уул хардаг хот бол их гоё харагддаг юм байна гэдэг. Хоёртны ажил гэхээр их цэвэрхэн юм байна. Надад Сингапур шиг юм өндөр байшин байхгүй ч гэсэн танай хот ч их цэвэрхэн юм байна. Гуравдугаарт нь үгүй гэхээр орой болохоор их гоё намган болчих юм аа. Тэгэхээр бидний харах өнцгөл бахал та бид нар чинь дандаа бухимдсаар байна. Уламжил болгон асуух юм нь гэхээр signature table нэвтрүүлгийнээр signature dish таны яг signature одоо зарчим юу юм бэ? Яг тэгэхээр signature гэхлээр нэг талаас тогтмол хизээч өөрчлөгддөггүй дуртай зүйл байдаг учраас өөрөө чинь хувьд бол яг signature дүрм юу вэ? Ер нь бол өөрөөсөө айгүй их олон юмыг зүгээл, үүрээл, түүрээл явагдаггүй. Хитрхи олон юм хийгээл нэг мундаг хүн болох бол хитрхи олон цалгуу уншаа аваал те ингээл тэр болгонд айгүй арчилгаа тортолгоо амар хэрэгтэй. Тэрийг бол хүсдэггүй. Ер нь цомхон минимал шиг чанартай амьдрах дүрмтэй хийж байгаа үйлдэл болгоно тийм байлгахыг хичээдэг гэх юм уу. Signature table нэвтрүүлгийн төчнөр оролцож байгаад оролцсон маш баярлалаа. Хамгийн гол нь өгөөчтэй зүйлийг бас эмэгтэйчүүдтэй ер нь нийт үзэгчтэй өгсөн байх гэж би л бодож чинь баярлалаа. Өрсөн баярлалаа. Оо тийш нэр. Манай зочдод бас давхар юм гарын бэлэг өгж байгаа. Япончууд ч дөрөвний өргөжлөлтөөр нэг юм улс суурьтай зөв хийгээд байгаад байдаг те. Тэгэхээр мобикомыг харахаар бас яг нэг тийм монголчуудын одоо бизнес кейслээс аваад үзэх юм бол хамгийн их одоо Япон арга барил яадаг хамгийн их ажиллаж харах боломжтой газрын боломж байдаг шээ. Тийм Япон ер нь бизнесийн соёл тэгээд компани соёл гэдэг юмнууд маш гоё байдаг. Өөрөө хувийн бизнесээр эхэлдэг болохоос Японд нөгөө ажиллах хүч гэж ярьдаг гэрээд ажиллаж байгаа Монгол залуучуудыг Японы үйлдвэрүүд ажиллуулах тийм ажлыг зурчилж хийжсэн. Яг мэдээж мөнгө олохын төлөө амьдрал хаваа дээшлүүлэхин төлөө явдаг. Гэхдээ суурийн аягүй аваад ирдэг. Гэхдээ тэр хэд маань ерөөсөө нэг суур хүн ажилдаа яаж хандах ёстой юм ер нь насанд хүрсэн бие дасан хүн гэж нийгмийн хүн гэж ямар байх ёстой ингэж юм уу гэсэн үг шүү дээ. За их баярлалаа ирсэн. Signature Table нэвтрүүлгийг Mobicom корпорацтай хамтран хүргэж байна. My Mobi дараа төлбөрт багц хэрэгтэй бүхнийг багцлав.